За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Энэ зурш усны эмгээс урчин сэргийлэх шинжилгээсэн өөрчлөлтүүд Парисын хурал дээр болсон нэг эссеншлийн хэсэг байгаа. Энэ дээр үндсэн 4 илтгэл яригдсан. За эхний хэсэг нь болохоор эпидемиологийн хэсэг байсан. За энийг бас та бүхэн мөнгө эмчийн илтгэлээс бас харсан. 2017 онд гаргасан энэ судалгаагаар одоо зурш усны өвчний одоо тархалтын байдлыг харуулсан энэ зураг байна. Монгол улс бол одоо тархалтын байдлаараа 6200-аас 6700 хүн одоо 10,000 амд оногдож байгаа ийм хэлбэртэй гарч байгаа. За дараагийнх нь болохоор одоо нас баралтаараа байгаа. За энэ нас баралтын хэсэг дээр болохоор одоо Монгол улс бол хамгийн өндөр нас баралттай буюу 430-аас 720 10,000 амд оногдож байгаа. За ийм статистик бол гарсан. Нас баралтан дээр бас хэд хэдэн зүйл байсан. Энэ нь болохоор 55-аас дээш насны эрэгтэйчүүд, 65-аас дээш насны эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчний нас баралтыг бол тэр наснаас дээшээ болохоор л ихсээд байгаа. Бага насны хүүхдүүдэд бол амьсгалын замын халдвар, уушгины эмгэгээр өвдөж байгаа байдлууд их байгаа гэсэн юм дүн байсан. За дараагийнх нь болохоор энэ 486 сая хүн амыг одоо хамарсан одоо өвчлөлийн байдлыг харуулсан энэ тоо байна. Энэ дээр хамгийн ихдээ бол зүрхний ишмийн өвчин. За тэгээд дараалт экселт ишмийн строк гэлтэй. За энэ байдлаараа хамгийн сүүлд нь эндокардит орж байгаа. За өвчлөөрөө бол ингэж агсаж байгаа юм байна. За эрсдэлт өвчин зүйлийнхаа тухай дээр бол хамгийн ихээр бол ер нь бол хооллолын тэглэмийн одоо хоолны эрсдэл бол хамгийн өндөр байгаа. Дараа нь болохоор цэсний даралт экселт. За тэгээд багнагчтай липопротеидын хэмжээ ихсэх. За тэгээд биеийн жингийн эндгэс ихсэх, тамхиталт. За та бүхэн харж байгаа сахарын хэмжээ ихсэх, агарын бохирдол ингээд хамгийн сүүлд нь бол архины хэрэглээ орж байна. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бол одоо ингэж одоо нарийн жагсааж гаргасан байсан. Тэгэхээр эдгээр эрсдлүүдийг бууруулахын тулд одоо хавсарсан одоо юм хамтарсан юм зүйлүүд дээр одоо ажиллах хэрэгтэй. Тэр нь болохоор одоо хоол зөөч, сэтгэл судлаач, тэгээд дээрээс нь одоо эмч нар, совилогч нар ингээд хамтарсан байгаар ажиллана гэдгийг бол бас хэлж байсан. За тэгээд дислипидемийн орчин үеийн менежмент гэсэн хоног дараагийн илтгэл яригдсан. За энэ хэсэг дээр болохоор бол ер нь бол дислипидемийн дурдамжаар бол ер нь одоо хамгийн дөрөнд бол эрсдлээ тодорхойлно. За тэгээд эрсдэлтээрээ тодорхойлоод дэмжлэгийнхаа менежментийг боловсруулна. Тэгээд хамгийн түрүүнд бол одоо багнагцтай липопротеидыг бууруулах тэр анхаарч дэмжлэгээ хийнэ. Тэгээд өндөр эрсдэл ихтэй байх тусам одоо дэмжлэгийн тун ихснэ гэд түрүүн бас липидемийн өдөр дэмжин гайдан дээр бас харсан. Тийм болохоор би энд аль болох одоо давхцуулахгүй оруулахыг хичээсэн. За тодорхой амьдралын юм аяг нь одоо багнагчтай липопротеидэд одоо яаж нөлөөлж ийнэ гэдэг энэ зүйлийг хэлсэн. За энэ дээр болохоор транс өвөг тусны хэмжээгээ бууруулах болон одоо хансан өвөг тусны хэмжээгээ бууруулах нь одоо LDL-ийг бууруулахад хамгийн их ач холбогдолтой байна гэдгийг бол бас хэлж ирсэн. Тэгээ та бүхэн доош нь харж байгаа. Ингээд эдгээр зүйлүүдийг бууруулж чадсанаар одоо биеийн хөдөлгөөнөө одоо активити хөдөлгөөнийг ихсгэх тэгээ дээрэс нь цуснд одоо даралтай бууруулах өвчнийхээ хэмжээг багасгах те одоо эдгээр зүйлүүдийг хийж чадсанаар бол бууруулж боломжтой юм байна гэсэн юм зүйлийг бас хэлж ирсэн. За энэ дээр ийм судалгаа байсан. За астатиник одоо хэрэглэснээр одоо багнагчтай липопротеидын хэмжээг бол 30-аас 50% бууруулах боломжтой. Түрүүн бол бас дислипидемийн өдөр дэмжин дээр бас яригдсан. Тэ хамгийн одоо бидний голчлон хэрэглэдэг 40 мг-аар хэрэглэхэд бол 49% бууруулах боломжтой. 80 мг-аар хэрэглэхэд бол 54% бууруулах боломжтой гэж гарсан байна. Тэгэхээр энэ дээр та бүхэнд одоо ийм мессеж өгч байгаа юм. Тэгээд багнагчтай липопротеидыг бууруулснаар одоо тий эрсдэл бас буурах бүрэн боломж бас байгаад байгаа юм байна. За амьдралын маяг өөрчлөхөд бол тригглицеридэд яаж нөлөөлж ийнэ гэдгийг бас ингэж харуулж өгсөн. За энэ дээр нь болохоор одоо биеийн жингээ бууруулах болон одоо архины хэрэглээгээ бууруулах нь одоо тригглицеридийн хэмжээг бууруулахад бол илүү ач холбогдолтой гэсэн юм гарч ирсэн байсан. Тэгэхээр энэ бас монголчуудад нэлээд хамаатай авах гэж бодож байна. За тийм ингээд энэ одоо дислипидемийн хэсгийн дүгнэлтэн дээр болохоор одоо багнагчтай липопротеид бол одоо анхдагч юусоо бай юм аа. Хамгийн эхлээл багнагчтай липопротеидд чиглэсэн эмчилгээгээ хий. Тэгээ багнагчтай липопротеидыг зорилттой түвшин дээр түрүүн байсан шүү дээ. Өндөр эрсдэлтэй байх тусам багнагчтай липопротеидын хэмжээг одоо илүү бага байлга гэсэн одоо энэ хатуу өдөр дэмжээг гаргасан мэт. Тэгэхээр энийг одоо барих нь их чухлаа гэдгийг хэлсэн. Өндөр эрсдэлтэй өвчнүүдэд болохоор
бага нэгтгэл липопортын зорилттой түвшинд хүрсэн бол одоо дараа нь болохоор их нэгтгэл липопортод болон апопиг 2 дахь бай болгон амжилтанд хийнэ тий. Эхлээд бага амжилтныхаа дараагийн энэ дээр орно гэсэн юм хэлсэн. За тэгээ өдөржингөөр зөвлөсөн зорилтыг дагвал зуршилтны өвчнөөс урьдчилан сэргийлэх хөлбөрөн боломж бол байна. Шинэ туршилтууд нь болохоор эдгээр зарлтуудаас гадна сонгосон өвчнүүдэд ашиг тустай болохыг бол баталж байгаа. Одоо шинээр өөр зүйлүүд хийж болно. За энэ хажуугийн гурвалжин зүйлдер болохоор та бүхэн харж байгаа. Өөр нь харж ирсэн байх тий. Бүр анхан шатны одоо нөгөө ураг болон яриа үеэс нэхлээд одоо урьдчилан сэргийлтийг эхэлж хийн. Тэгээд тамхиталт тий. Биеийн өдөртэй хөдөлгөөн гэдэг эдгээр зүйл нь бол бүр анхан шатн дээр очиод тэгээд анхдагч урьдчилан сэргийлтэн дээр болохоор тэр 2 дахь хоорондын өнгөн дээр байгаа зүйлүүдийг хэлээд дээшээ 2 дахь урьдчилан сэргийлтэн бол өвчлөлийн үеийн урьдчилан сэргийлтүүдийг ийм байдалтай хийнэ гэсэн зүйлийг ярьсан. За хамгийн дараагийнх нь болохоор амьдралын үе маягийн менежментийн урьдчилан сэргийлэх үндэс гэсэн нэг юм одоо илтгэл тавигдсан. За энэ дээр болохоор одоо тамхины хэрэглийг бол авч үзсэн. За энэ дээр тамхины хэрэглэн дээр болохоор одоо энэ та бүхэн ихний графикийг харж байгаа. Одоо тий хичнээн ширхэг тамхи өдөр татдаг вэ гэдгээс нь хамаарат одоо нөгөө одоо гинтийн аюул насваралт тий энэ тохиолдох магадлал нь гэхээр одоо 20-с дээш тамхиг өдөр татдаг бол одоо өрсөлдөл болон мэдээж өндөр өсөж байна. Тэгээд тамхит 2 дахь слайд нь болохоор тамхинаас гараад хэдэн жил болоход эрсдэл яаж буурч байна гэдгийг бас харуулсан тий. Энэ дээр болохоор одоо хэвээ одоо тамхинаас гараад 20 жилээс дээш хугацаа өнгөрч байгаа бол одоо эрсдлийг бол нэлээдгүй сайн бууруулж болох боломжтой байна гэдэг хэлсэн. За дараагийнх нь болохоор тамхинаас гарснаар биеийн жин нэмэгдээд идэг гэдэг асуудлыг ярьсан тийм. Тэгэхээр ингээ биеийн жин нэмэгдээд байгаа нь одоо хамгийн ихний тэр ногоон одоо шулуун бараг шахуу явж байгаа нь болохоор ерөөсөө биеийн жин нэмэгдээгүй. Дараагийнх нь болохоор 0-11-ээс 5 кг нэмэгдсэн. Цэнхэр тийм. Тэгээ хоромж нь болохоор 5.1-ээс 10. Тэгээ ингээд 100 кг 10 кг-аас дээш нэмэгдсэн. Тэгээ доош хоошоо ингээд жил нь яваа. Тэгэхээр энэ дэр одоо нөгөө тамхинаас гараад жингээ ихэд нэмээд байх юм бол одоо бас эрсдлийг бас яг л жин ихсэж байгаа хэмжээгээр бас эрсдэл бас ихсэж байна гэдэг хэлж байсан. За тамхинаас гарах бол ийм өдөрдөмж байна. Тэгэхээр энэ дээр болохоор одоо хамгийн гол нөгөө ер нь л ингэж хэлээд байсан. Тамхин татж байгаа хүнийг хамгийн гол нь илрүүлэх. Илэрсэн хүнтэйгээ хамгийн гол нь одоо нөгөө туслах. Тэр хүнийг одоо тамхинаас гарахт нь хамгийн гол нь туслах. Тэгээд дээрэс нь одоо тамхинаас гарах хэмжлэгийг нь болохоор одоо никотин орлуулах болон варинклин тэгээд одоо пропен гэдэг юмнуудыг бол дангаар нь болон хавсруулан бас хэрэглэх боломжтой гэдгийг нэг яар зүйлсэн. Тэгээд одоо бусад нөгөө тамхи болон одоо тамхины гаралтай ургамлыг бас татахгүй байхыг анхааруулсан. Яагаад гэвэл энэ өөрөө зурсны өвчний хамгийн том эрсдэл учраас ийм хэрэглэхгүй байхыг бол нэг юм бигээр зүйлсэн. Тэгээд дан тамхиталтанд хүртэхгүй байхыг бас нэг юм бигээр зүйлсэн. За эрүүл хоолтын зөвлөгөө гэдэг бол бас өгсөн. Энэ дээр нь болохоор ер нь бол одоо бүх насны бүх хүн одоо ер нь бол ер нь хэлээд ерөөсөө л одоо бүхэл амьдралынхаа туршид эрүүл зөв хоолтыг дэмжиж гэдэг энэ зүйлийг бас хэлээд байгаа. За тасал хөдөлгөөний зөвлөмж бас мөн байгаа. Энэ дээр нь болохоор одоо эрүүл насанд хүрэгчд бол 7 хоногт 150 минутын одоо дуун зэрэг идэвхтэй хөдөлгөөн 75 минутын өндөр идэвхтэй буюу аэробикийн хөдөлгөөнийг хийх боломжтой гэдэг нэг яагаар одоо бүр хийж гэдгийг зөвлөж байгаа. Тэгээд дээрэс нь хэрвээ эрүүл байх юм бол одоо энэ хөдөлгөөнөө 2 дахин хэсгээд одоо дуун зэрэг идэвхтэй хөдөлгөөнөө 300 минут өндөр идэвхтэй хөдөлгөөнөө 150 минутаар та хийнэ гэдэг энэ зөвлөмжийг нэг ярих зөвлөсөн. За дараагийн нэг яригдсан илтгэлийн хэсэг нь болохоор спортын зүрх судлал гэдээ байсан. За энэ дээр нь болохоор гинтийн зүрхний хөвлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зүрхний шинжилгээг бол яаж хийх вэ? Хамгийн гол нь одоо нөгөө спортын асуудал төр нь гинт зүрх зогсол гэдэг ийм асуудал хүчтэй яригдт юм байна. Тэгээд тамирчид тасгалын үед артерийн даралтын хариу үйлдэл яаж илэрч байгаа гэсэн ийм хоёр юм дээр судалгаа хийсэн юм лээ. За тэгээд залуу тамирчид зүрхний урьдчилан шинжилгээ гэдэг юмыг бол хийж гисэн юм байна. Тэгээд энэтэй холбоотойгоор болохоор одоо энэ нь болохоор яг хөөр нөгөө гэр бүлийн үлэн анааны өвлөмжтэй. За тэгээд бие махбодын үзүүлэлтүүдийг 12 хэлбэлтэй зүрхний шинжилгээтэй ингээд хийгээд эхэлсэн. Тэгээд энэ дээр одоо хэрвээ одоо өөрчлөлтгүй байх юм бол одоо спорт тэмцээнд орох хэрэг авдаг. Хэрвээ өөрчлөлттэй байх юм бол наривчлсан шинжилгээ хийн. Наривчлсан шинжилгээгээр зүрх судасны өвчин илрэг байх юм бол одоо тэмцээнд орох хэрэг аавна. Хэрвээ илэрсэн байх юм бол одоо нөгөө тусгаалсан одоо менежмент протоколтой менежментийн даваа хэмжлэг явагддаг гэсэн нэг зөвлөсөн байсан. За тэгээд 2017 оны EKG-ийн шалгуур нь энд байгаад хэвэн одоо спортынхны тул хэвэн гэвж үзэх юм бол ямар EKG-гүүд байв, EKG-д ямар одоо байвал хэвэндэж үзэх үү? Өөрчлөлтөд гэж үзэх юм бол одоо тэр улаан хэсэг дээр байгааг нь тий үзээд тэгээд одоо энэ дээрээсээ одоо шалгуураар авсан байгаа та бүхэн харж байгаа бох тий би нэг үрчлэн уншихгүй явчих.
За тийм спортын судалгааны үр дүн болохоор ер нь мэдрэг чанар 86%, өрмөс чанар нь бол 87-98% та байгаа даа маань. Тэгээ олон улсын гэгээн шалгуурыг одоо өсвөрийн тамирчдад хэрэгжилж болно гэж үтсэн саяын шалгуурыг. Тэгээ үр дүн нь болохоор насан туршидтэй бол ер нь төстэй байсан. Худлын эерэг үр дүнгууд бол одоо мэдгэцүүцээр ингэж баг гарсан. Ийм үр дүнтэй судалгаа бол гарсан гинэ. Тэгэхээр одоо энэ нөгөө бид ч гэсэн тамирчид дээр бол дараагийн саяын зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй юм уу гэж ойлгосон. За ингээд зуршилтын хүчний анхдагч урьдчилан сэргийлэлтэнд өгж байгаа 10 гол мессеж гэж энэ Америкийн зүрхний холбооноос 2019 онд бол энэ анхдагч урьдчилан сэргийлэлтийн гайдлайн бол гарсан байна. Тэгээ энэ гайдлайн дээр 10 гол мессеж өгсөн. Тэгээ энийг бас хааштай prevention ярьж байгаа болохоор та бүхэнд хэлье гэж бодлоо. За насан туршидаа нэгдүгээр асуудал нь болохоор ерөөсөө насан туршидаа эрүүл амьдралын аюулгүй мөрдөх нь атеросклерозын гаралтаас үдсний өвчин зүрхний дутагдал, тосуурлын фибрилляци урьдчилан сэргийлэх одоо хамгийн гол чухал арга амаа л гэдгийг хэлээд байгаа. Тэгээ багаар ажиллах нь одоо зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй стратеги, эмнэлзэн өмчнөр эмчилгээний шийдвэр одоо мэдээлэх өмнө хувьд нөлөөлж буй эрүүл мэнд одоо нийгмийн өвчин зүйлийг бол үнэлэх хэрэгтэй. Нийгмийн өвчин зүйл гэдэг юм бол энэ Америкийн удирдамжтэр бас аягүй их ярьсан байсан. Одоо жишээлбэл барилга байгууламжийн гадаах одоо нэг тогтчлолт тэгээд одоо дасгал хөдөлгөөн хийх боломж гэх юм уу те. Энэ байдал дээр бол нэлээдгүй анхаарч байгаа гэсэн юм байсан. За тэгээд 40-75 насны хүмүүсийн ойрын 10 жилийн хугацаанд одоо атеросклерозын шилтгаантай зүрх судасны өвчнөр өвдөх эрсдлийн үнэлгээ хийлгээд эмийн эмчилгээ эхлэхээс өмнө жишээ нь дайптерын даралт буулгах, статин, аспирин гэх мэтчийг хийлгэхээс өмнө эмнэлзэн эмчтэйгээ өвчний эрсдлийн талаар ярилцах шаардлагатай. Нийлд эрсдэлт хүчин зүйлүүд байгаа эсгээ дахин шалгах нь хүмүүсийг одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргахад бол тусалж. Тэгэхээр ер нь бол нэг эмийн эмчилгээг эхлэхээс өмнө дахин одоо урьдчилан сэргийлэлтэй яриа л гэдэг юм хэлсэн. За бүх насанд өршөлт хүнсний ногоо, жимсхэн самар бүхэл өр энэ тариатай хамтны уураг цаасны хэрэглээг илүүд одоо үзэх шаардлагатай бөгөөд өөгтс боловсруулсан мах, цэвэршүүлсэн өрсөс, чихэрлэг ундаа зэрэг бол багасгах зөвлөсөн. Илүүдэл жинтэй тархалтай хүмүүсийг бол жингээ хасахын тулд юу хийх талаар нь зөвлөгөө өгөх, хилчлэгийн хязгаарлалтыг өгөхийг бол зөвлөсөн. За тавд нь болохоор насанд өршөлт хамгийн багадаа 7 хоногт дунд зүрх эрчимтэй дасгал хөдөлгөөнийг 150 минут, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг 75 минут хийхийг мөн зөвлөсөн. 20 дугаар хэлбэрийн чихрийн шижинтэй одоо насанд хүрчтэй амьдралын хэм маягаа өөрчлөх, хоолны дэглэмээ сайжруулах, дасгалын төвлөмжийг биелүүлэх нь маш чухал юм а гэдгийг хэлээд хэрвээ энийг зааж өгсөн бол эхлээд нэг турган нэг турган бол нөгөө одоо чихрийн шижингийн үеийн одоо зүрхсэний үед болохоор одоо ямар тохиолдолд одоо метформин 1-р 2-р гэдгийг бас хэлсэн. Гэхдээ энд бол яг нөгөө ерөнхий зүрх судасны өвчин гэж байгаа учраас ингэж оруулсан юм билээ. Эхний нь сонгоод тэгээ натр глюкозын котранспортер 2-ыг дарангуулагч эсвэл глюкоген пептидний рецепторын антагонистыг дараагийн сонголтоор оруулахыг өгнө гэсэн. За насан туршидаа эрүүл мэндийн төслийн үйлчлэгээ бүрт тамхины хэрэглээг үнэлэх ёстой ба тамхи хэрэглэдэг хүмүүс тамхинаас гарахад нь туслах ёстой бөгөөд тамхинаас гарахыг одоо хатуу зөвлөж байгаа. Тамхинаас гарахад нь тусал гэдгийг их яриадсэн. За садуурлын гаралтай зүрх судасны өвчний анхдагч урьдчилан сэргийлэлтэнд бол аспириныг бол тогтмол хэрэглэхийг ер нь бол зөвлөсөн. За бага нартай липопротеины түвшингэл 190 мг децилитрээс одоо дээш байгаа чихрийн шижин өвчтэй хүмүүс 40-75 насныханд одоо садуурлын одоо гаралтай зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх анхан шатны эмчилгээ бол одоо статин юм аа. Тэгэхээр статина хэрэглэн гэхдээ нөгөө LDL-ийн эсрэг одоо байвална гэдэг нь хэлсэн. За цусны даралт ихсдэг эсвэл даралт ихсдэг өвчтөд бүх насанд өвчтөд одоо эмийн бус эмчилгээ хийхийг бол зөвлөж байгаа. Эмийн эмчилгээ шаардлагатай хүмүүсийн дунд бол цусны даралтаа бол 130-80-аас доош барихыг бол зөвлөж байгаа гэсэн энэ Америкийн өдөртөмжтэй ингэж заасан. Та бүхэнд амжилт хүсье.